Эрхэм мэнд үзэгчдээ Free podcast-ийн болсон явдал дугаарыг эхлэхэд энэхүү бэлэн боллоо. Өнөөдөр бид нэр амьтантай таарсан 3 хэргийн талаар ярина. За өнөөдрийн дугаарыг бэлтгэхэд бид хэд хэд их сурвалжийг ашигласан. За тухайлбал Сабунаевын сонирхолтой амьтан судлал. За мөн одоо амьтны тухай атлас, за амьттай гэж сонин шүү гэх мэт номнуудыг ашигласан болвол Scary Animal Attacks хэмээх подкастын 2 дугаарыг ашигласан. За ингээд энэ их сурвалжуудаас өнөөдрийн дугаарыг бүрдлээ. За өнөөдөр бид нэр 3 хэргийг ярина. Гэхдээ энэ өнөөдрийн дугаар маань болсон явдлаас гадна нэлээд танин мэдхэн шин чанартай байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. За ингээд заан гэдэг амьтантай эхлээд танилцъя. Заантай таарсан аялагчид. За Африкийн заан Сахарын өмнөд хэсгийн хээр тал Ботсоо гихтэй газар амьдардаг. Бас цөл бас хаяа харагддаг. Хуурай газар дээр хамгийн том амьтан гэж үздэг. За зааны биений хэмжээ хөл, хошуугаар нь хаана амьдардаг заан бай гэдгийг таньж болдог. Үүдэн шүдэн урт ургасан цагаан соёо болж харагддаг. За дээд болон доод ирүүний тал бүрт байх 6 араа шүд нь одоо ирүүнийхаа тэр арын хэсгээс ургадаг. За тэгээд 60 гаруй жилийн туршид бол тууцан дамжлага адил хойноос урагшаа шахаж ингэж шилждэг. За гавл дотор байх агаарын уутын нөлөөгөөр бол нэлээд хөнгөн толгойтой юм болсон байдаг. За Африкийн зааны хувьд бол 4-5 метр өндөр. За Африкийн зааны одоо арьс бараг л 5 см зузаан гэж байгаа. За маш хатуу байдаг. За тэгээд яг хошууныхаа үзүүрүүд нь бол айгүй хэмзэг юм шиг мэдрэмтгий байдаг. За Азийн заан гэж байдаг. Азийн заан бол 3 м орчим өндөр. Жин нэг 5 тонн, за 6 тонн хүрэх тохиолдол байдаг. Зүрх нь бол нэг 12 кг жинтэй. За биеийн хэвийн халуун нь бол 39.5 хэм. За заан өдөрт бол нэг 90 литр усыг бол өлхөн уун. За тэгээд 18 цагийн турш, за хоногийн 24 цагийн 18 цагийг бол хоол идэж өнгөрөөдөг. За өдөрт дунджаар нэг 360 кг өвс идэнэ. Тэгэхээр энэ өвсийг боловсруулахын тулд асар их хэмжээний ус бас уух хэрэгтэй тийм үү. Тэгээд хоногт бол 2-4 цаг унтдаг. За ер нь бол эм заан бол туглаа нэг 20-с 22 сар тээдэг. За ер нь бол 10 нас хүрээл эм заан бол тугалж эхэлдэг байна. Тэгээд туглан төрөх үедээ бол 100 орчим кг жинтэй. За тэгээд бүх амьдралынхаа турш бол эмэгчин заан бол нийтдээ нэг 6-аас 7 удаа тугалдаг, төрдөг. За ер нь туглаа бол босоогоороо хөхүүлнэ. Сүүний тослог бол 20% таа гэж гарсан байгаа. За нэг тугалтаа хамт нэг 2-оос 3 жил хамт амьдрна, сүүгээрээ тижээн. За тэгээд ширэнгэн шуугууд бол дураараа байдаг заан бол нэг 37-оос 39-40 жил хүртэл амьдрах ийм боломжтой гэж байгаа. За усыг бол 1 км-ийн цаанаас үдэрлэж мэднэ. За нэлээд дуу чимээ багтаа явдгаар анжтад бол нэлээд гайхдаг. Айгуу том амьтан мөртлөө ингээд айгуу чимээгүй явдаг. Нэг мэтгэд л анжтай хажуудалд гараад ирдэг гэж байгаа. Тийм адтай юм амьтан байна. За их том биетэй амьтан бол бүртлөө тэр биологчдын ярьж байгаа бол нэг газар гიშгэж явахдаа яг тэр нэг юм хөлөөр бол тэр даралтууд аюу гой тэнцвэржүүлж явдаг учраас манай тэмээтэй их төстэй. Тийм учраас ингээд аюу чимээгүй алхдаг. Тэгээд яг нөө зан харгаж байгаа жуулчд юм уус зан аграх байгаа хүмүүс бол яг ингээд хайгаад хүлээгээд идэхэд тэгэхэд энэ талд нь ингээд гараад ирсэн байдаг аюу том амьтан. За ер нь бол ирж байгаа нь мэддэггүй юм сони амьтан. За нэг 7 км орчим алхам цагт. Гэхдээ 15 км цаг хүртэл хурдаа нэмж болно. За хамгийн дээд хурд нь бол мэдээж 40 км цаг. Энэ нь бол хүнээс хурдан гэсэн үг. За өдгөө бол Африкийн заан, Энэтхэгийн заан гэсэн 2 зүйл байна. За Азийн заан нь бол Шри-Ланк, Энэтхэг, Зүүн Азийн орнууд одоо Энэтхэг хятадын хойг гэж бид нар ярьдаг ч тийм тэрэнд байдаг. За Африкт бол ер нь бол яг зааны чинь нөгөө гол алах шалтгаан нь юу л да? Соёон л доо. Соёонуудыг хүн үрдэг. За ингээд хамгийн том зааныг бол юу байсан баг? Анголд 1974 онд бүртгэгдсэн байт юм байна. Жин нь 12 тонн, өндөр нь 4.2 м гэдэг. За тэгээд зааны тэр том чих их чухал гэж байгаа. Чихээрээ ер нь ингээ ярддаг гэж баг ойлгож байна. Одоо дургуйцлаа илэрхийлдэг тий. Тэгээд нөө сэрүүцүүлэх үүрэгтэй. Биеийн дулааныг зохицуулахад онцгой үүрэгтэй гэж байгаа. За биеийн хэм нь бол одоо халуун газар байгаад биеийн хэм нь өсөх үед бол чихээрээ ялангуяа чихнийхээ ардталд байрласан тэр бүдүүн судсаараа бол дулааныг гадагшлуулдаг ийм онцлогтой. За Африкийн заан хэрвээ уур нь хүрээ дайрах юм хамаг хурдаараа довтлох юм бол үнэхээр аймраа гэж нутгийнхан бол ярьдаг. За үүндээ заан бол уурлах нь ховор, хэрвээ уурлах юм бол үнэхээр аимшигтай амьтан. Зааны хувьд бол тэр Джон Хантер ном дээр бичсэн байгаа юм л да. Чи насаараа Африкт хийсэн. Айгу ухаантай амьтан гэж. Ой санамж их сайтай. Ялангуяа эмэгчин заанууд бол нэлээд ой санамж сайтай, ухаалаг амьтан. Тархин их том. За альва зүйлийг бол удаан хугацаанд санаж ядагаараа ийм онцлогтой. Тэгээд сүргээрийн нүдийн амьтны хувьд бол
хамгийн настай эмэгч нь ерөнхийдөө ус хоол хаана байгааг сандаг. Тэгээ бусад одоо заануудаа дагуулаа явдаг. За тэгээ гашуудах, бусдын төлөө өөрийгөө золиослох, өөртөө санаа тавих гэдэг зан төлөв бол заан дээр маш түгээмэл илэрдэг. Сүргийн нэг гишүүн өгөхөд түүнийг тойрч зогсоод чимээгүй гашууддаг гэж байна. Гимцэн нэгнийч хамгаалдаг. Үхсэн зааны яс амьд зааны анхаарлыг маш их татдаг. Тэрхүү ясыг эргүүлж тойруулж хошуугаараа үнэрлэж үздэгэ гэж байна. За Дарвины нэг судалгаа байдаг. Бид нар одоо Дарвин дээр дугаар хийж исэн. Чарльз Роберт Дарвины хэлж байгаа бол амьд амьтны нэг онцлог бол суралцах юм а гэж тэ. Тэгэхээр ер нь бол одоо нэг чиг улаан дээр анзаарсан юм л да. Чиг улаан орхонууд ямар навчаар үүрээ бөглөхөө сонгож байгааг бол Дарвин анзаарсан байна. Гэхдээ энэ нь зөв нүү эсвэл суралцсан юм зүйл үү гэдэг нь бол тодорхойгүй үлдсэн. За зааны сүргийг бол им зам удирддаг. Ир зам биш, им зам удирддаг. За өсөр том биетэй учраас бусад амьтад бол нэг халдаж чаддаггүй. Гэхдээ сүрг арслан бол зааныг унах тохиолдол бол байдаг. Хэрвээ тугалруу сүрг арслан дайрах юм бол им зам бол жинхэнэ зангаа гаргана. За тэгээ хөлдөн таарсан аратан бол үнэхээр одоо өрөвдмөр байдаг гэж байгаа. За тэгээд ер нь ганц эмэгчин заан биш, эрэгцэн заан ч гэсэн өөр төлөө бол маш сайн хамгаалдаг. Тэгээд тэр нь бол яг ер нь энэ нь өөрөө нөө зааны амьдрах боломжийг бол нэмэгдүүлж өгдөг гэж байгаа. Тэгээд яг хитрхи удаан нэг одоо тугалтайгаа байх юм бол дахиж одоо төрдгөө. Ингээд бас тэр тугалаа ингээд хөхнөөс нь гаргаж иж дараагийнхаа тугалыг гаргадаг. За энэ нь бас одоо үржилтөнд нөлөөлдөг гэж байгаа. За ер нь бол юу яаж байгаа? Заан бол нэлээд урт насалдаг. За зааны амьдралын дадал чадвар бол үеэс үед дамждаг. За тугал бол яг хошууга хэрхэн ашиглах тал дээр бол бусад заануудаараа заалгадаг. Тийм учраас байнга одоо хамт тоглодог. Ерөнхийдөө бол ингээд шалбаагийн тоглож байгаа нэг зааны тугалны юу бол нэлээд харагддаг шүү дээ. За ер нь заан бол юу байгаа? Тэр хошууг бол үнэхээр одоо ингээд гар шиг ашигладаг. Ус уухтаа хошуундаа сорж жоод амруугаа хийдэг ч гэдэг юм. Тэр хошууг бол үнэхээр одоо маш сайн ашигладаг. За ялангуяа их заан, охин заан хоёрын холбоо бол бүр онцгой гэж байгаа. Маш сонио. За ер нь их тийм эвсэг амьтан. Эрэгчин заан ороо нь орохоор бол ер нь бол аимшигтай болдог. Энэ ганцаараа бүх дэлхий эсрэгч зогсож чадхаар ийм маш аюултай болдог байна. За ер нь бол нэлээд төрөмгийн ууртай болдог. За заантай таарсан хэргийг одоо ер нь ярих гэж байна. За энэ өнөөдөр бид нар бол цаав очно л да. Кенийн цаав. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол Дэлгэр хоттой хоёр цаавгийн араатнууд гэдэг ах トゥ хоёр ир арслан. За цаавууд төмөр зам байрахаар ирсэн энэтхэг ажилчдыг хэрхэн одоо нэг нэгээр нь барьж идчихсэн гэдэг үгийг бид нар ярьж ирсэн. За 135 хүн барьсан ч гэж байдаг, 35 хүн барьсан ч гэж байдаг. Ямар ч байсан нэг зүйл тодорхой болсон нь цаавгийн арслангууд ялангуяа эрэгчийн арслангууд нь тестостероны хэмжээ нь илүү байдаг учраас бусад одоо Африк тивийн арслангуудыг бол илүү том биетэй, тэгээ илүү догшин гэж байгаа. Илүү ууртай. Тэгээд яг тэнд нь одоо хоолт хижээл байхгүй гангачиг болоод одоо яг барьж иддэг амт нүгэд явсны дараа пар гэдэг нэг бахан энтэг ажилд буугаад ирсэн. Нэгхэд одоо буфет хоол гэсэн үг те. За тэгээд тэр хоёр арслан бол тэр 8000 энтэг ажилчин дээр бол найрлаж байгаа юм тийм үү. За энэ Кенд байх тэр цаав гэдэг энэ цэцэрлэг төрөлн бол Кенийн газар нутгийн 4.5% эзэлдэг. За нэлээд том. За мэдээж одоо байгалийн нөөцийг хамгаалах хойч үедээ үлдээх зорилгоор бол хамгаалтанд авсан. 1948 онд хамгаалтанд авсан байдаг хаа. За амтны аймаг бол маш баялаг гэж байна. Заан, арслан, хэрс, усны үхэр, матар, гөрөөс, зээр, анааш, тах одоо бүх зүйл бол тэнд байдаг. За бас нэг зүйлээрээ дэлхийд алдартай нь нөө юу аа. Одоо манайхаар бол дорнодын тал шиг юм утга байна. Энэ ийм өндөр ийм өвстэй. Тэгээ тэнд дотор ингээд шарангатай ийм өвснүүд байдаг. Шарангатай өвснүүд дотор ингээд арслан ороод хэвчж ерөөсөө хүнд харагддаг. Тэгж байгаа гिचж байгаа дайрдаг те. Одоо олз болох хамтны лугаа тэгж дайрдаг байна. За энэ дээр бас одоо 500 төрлийн шууд энэ газар бүртгэгдсэн байдаг. За хамгийн том одоо Кен улсын хамгийн том тусгай хамгаалалттай газар байна. За дээд зэрэглэлийн цэвэр бүр хорхойн торог хамгийн тансаг хийц тод торог 2001 онд 1 оны 8 сарын 9-нд Францын Олимпийн аварга тэгээ Жак Боксбергер гэдэг хүн. За Жаке гэж гэрийнхэн дууддаг.
энд одоо гэр бүлээр хийж аялсан байна. За охин тэр Офилия гэдэг охин нь бол 13 настай. Тэгээд цэцэрлэг түрээлэнгийн тэр юунд бол аялж исэн байна. Ерөнхийдөө бол амтай харах аялалд явж исэн байна. За Жаки бол Францтай бол дундын зайн гүйлтийн од. Тэгээд 1968 оны Олимп, 1972 оны Олимп, 1976 оны Олимп, 1984 оны Олимп гэх 4 Олимпиад оролцсон. Францыг төлөөлж оролцож байсан. Цэргийн албад бас хааж байсан. Гэхдээ тэр үедээ бол өвдгөндөө бас гэмтэл авсан юм байлээ. Тэгээд гүйлтийн ер нь карьер нь бол дууссан. Гэхдээ охиныгоо бол бэлтжижсэн байна. Охиноо бол ирээдүйд тамирчин болгоно гэдэг. За ингээд цэцэрлэг түрээлэнгээр аялж байхдаа тэр бот модоор дүүрсэн тэр голын ус уусчихсэн тэр дэнж дээр бол цайлахаар болсон байна. За ингээд цайлахаар бол суусан. За тэгээд зэрлэг амьтад бол эргэн тойронд нь байсан гэж байна. За тэгээд үнэхээр бол гоё байсан гэж байна. За тэд одоо цайлж дуусныхаа дараа айгүй том бугацааныг олж харсан байна л да ойрын занаас. За тэгээд тэр бол нэлээд навчмод идээд нэлээд тайван байсан гэж байна. Голын ус сууж байгааг нь харсан гэж байна. За тэгээд нөгөө хүмүүс чинь сонирхох шүү дээ. Ингээ баг зэрэг ойртдог. Ерөнхийдөө ингээ Жакигийн хувьд бол ингээ ойртол байсан баг. Ойртол байсан баг. Тэгээ нөгөө эрэгчин зааны нөгөө орон зайд ойртож болдгоо гэж орон нутгийнхыг ярьдаг байхгүй. Ерөө орон зайд орох юм бол шууд нөгөө халдлага гэж үзээд хариу арга хэмжээ авдаг. Хариу үйлдэл үзүүлдэг. За тэгээ ойрт сургад машинаас бол нэлээд холдсон байгаа тэд нар. За тэгэнгუთ нь яг тэр зам бол тэдний зүг эргээд дургу байгаагаа ихлээр илэрхийлж ингээ чихээрээ дивсэн баг. Ерөнхийдөө ингээл дуурал чих хоёр чих ингээ дивэл өөдөөс чинь гэх юм бол за ер нь чиний энд байгаа чинь надад таалагдахгүй байна шүү л гэж хэлж байгааг дохоо гэсэн үг. За тэгээд улмаар бол тэр дохоог бол мэдээж Жаки ойлгоогүй учраас зам бол түнлүү дайрсан баг. За Жаки бол гүйлтийн тамирчин. За охин ч бас гүйлтийн тамирчин. Гэхдээ гүйлтийн хувьд бол яг ялгаа гарч байгаа юм да. Заан ч ерөөс урдаа таарсан юм дайрайлгүй юм шүү дээ. Одоо тэр мод зод юу гэдэг. Хүн чинь бол тэр бартаасаад тойрчгүй. Тэгтээ яг нөө богино зайн хурд дээр бол заан илүү хурдтай байж таарсан. За ингээд одоо гүйж очоод Жакиг бол унгаагаад ер нь Жакиг бол онилцсон байсан байгаа. Ерөөсөө энэ үнийг л унгана гэдэг. За тэгээ гүйж очоод хошуугаар ороож барьж аваад модонд ингээ 2 удаа гуйдсан баг. Тэр үнийг модонд 2 удаа гуйдаад за тэгээ модны ёроолоо шидэд тэгдээг нь гიშгдсэн баг юм л да. Энэ үйл явдал бол Жакигийн эхнэр болон хүүхдүүдийн нүдэн дээр болсон. За тэгээд тэрнээс дээл заан бол ерөөсөө тэгчээл яваад гисэн гэж байгаа. Тэгээд Жаки бол мэдээж газар дээр нас орсон байгууллагын болгочд очоод одоо туслах гэж үзсэн боловч бүх зүйл оройтсан байсан. За тэгээд тэр заанд бол юу болсон талаар бол тодорхойгүй. Гэхдээ яг тэр зааныг бол алаагүй гэж байгаа. Тэгээ юу гэж яасан гэхээр заан бол яг тэр хүнийг алъя гэж бодох гэхээсээ илүү өөрийнхөө аюулгүй байдлыг бодож хамгаалсан гэж ингэж орон нутгийн үздэг юм байлээ. За тэгээд тэр Офилия гэж сүлд охин нь бол бас хожмоо их нэлээд тийм мундаг ийм юу болсон л доо. Тамирчин болсон л доо. Тэгээд ийм харамсалтай хэрэг гарсан байна. Энэ одоо сургамж нь юу гэхээр одоо энэ зэрлэг амтан 50 амтан юм чинь одоо энэ намайг яах ч үгүй ерөөсө бодож болохгүй. Яг л одоо уур нүрэл өөрөө ингээд аюул дөртлөө гэдгийг мэдэрсэн тохиолдолд бол шууд хариу арга хэмжээ авдаг ийм амтан байгаамаа. За дараагийн хэрэг бол бас Африкт болсон. Гэхдээ цаавууд биш, Өмнөд Африкийн бүгд 8 дахь улсын Kruger National Park буюу Kruger үндэсний цэцэрлэг түрээлэнд болсон юм хэрэг байна. За Kruger-ийн хувьд бол нэг 5 сая акр гэж байгаа юм л да. Ер нь бас Өмнөд Африкийн бүгд 8 дахь улс дотор хамгийн том байгалийн нөөц газар. За Матрийн гүүр гэдэг нэртэй газар байдаг. За тэгээд их сонирхолтой газар бол тэнд байдаг. Тэгээд ер нь бас л байгалийн тэнцвэр байдлыг хадгалах зорилгоор хамгаалтанд авсан. Заан, ирвэс, арслан, анааш, өчмбөр за одос сүхэр гэл одоо бүх л зүйлүүд одоо Африкийг төлөөлсөн амьтад бол тэнд байдаг. Алдарт Лимпопо нуур бол матар ихтэй гэдгээр алдарт. Яг л нөгөө энэ ч юу яадаг юм байна л да. Замбиагаас нөлөөдөө өөр улсаас нөгөө Өмнөд Африк руу одоо нөгөө хууль бусаар хилд авч очиж амьдрах гэдэг хүмүүс нэг юм байд юм байна. Тэгээд Лимпопо нуурыг бол матарт нуур тий уус айгүйх матартай. Тэгэд нэг амар юм хийдэг нь орон нутгийн хүмүүс юу хийдэг вүлээ Лимпопо нуур руу сэлд юм байна. Лимпопогийнхаа нөгөө талд гарч иж Өмнөд Африкийнхаа нутг руу ордог. За тэгэхэд орох юм бол өстой нөгөө хойд солонгосын чинь нэг хилд аваа зүгтаад өмнө солонгос руу ордог. Ерөнхийдөө нэг тиймэрхүү дайны юм болд юм байна л да. Тэгэд Лимпопод бол ерөөс асрыг хүний одоо юу болтдог. Аргаас болдог. Яг үлдэлтэнд одоо орсон хүмүүс чинь бүгд цаашаа гарч чадахгүй замдаа бол материал хоол болдог. Ийм байна. За энд нэг сонирхолтой амьтад мэдээж хэрс. За хэрсний хувьд одоо товчхон танилцуулахад хуурай газар дээрх зааны дараа орох ийм амьтан 3 хуруун дээрээ биеийн жингээ тээгээд явж идэг ургамал эдштэн за одоо хоол боловсруулах хэрэгтэндээ ургамлын эсийн хааныг задлах тийм эслэг боловсруулах тийм тусгай бактеритэй гэж байна. Тэр бактери нь бол мухар гэцэнд нь байрладаг.
За тэгээд том биетэй боловч гайхалтай тесрэмтгий урдтай амтан гэж байгаа хэрс бол. Анчин амьтад бол өөрсдөө хамгаалахын тулд бас олзоо барихын тулд хүчрхэг шүд хурц цумстай байдаг. Харин үүний хариуд одоо энэ чирээсөө ингээд эволюцийн хуулийг харахад ан хийдэг амьтдын ингээд дайрах хэрэгтнүүд нь их хөгжиж байгаа. Соёо, хумс гэдэг юм уу. Яг үүний эсрэг нөө золиос болж байгаа амьтднаас эволюцийнхаа явцад одоо өөрийгөө өнгөлн далдалж гэдэг юм. Эсвэл одоо хуйгтай болдог гэдэг юм. Эсвэл ивэртэй болдог гэдэг юм. Тэ ингээд аратан амьтан золиос болох амьтны хоорондох юм өрсөлдөөн бас явж идэг. За хэрсний энэ ивэр нь бол өөрийгөө хамгаалах зорилттой. Бас арьсан зузаан. Хэрс бол газар нутгаа тэмдэглэдэг байгаа. Одоо иврээрээ зөвхөн өөрийгөө хамгаалахаас гадна. За Африкийн ирс бол хэрс бол 2 ивэртэй. Энэтхэгийн буюу Азийн хэрс бол 1 ивэртэй гэдгээрээ ялгаатай. За тэгээ арьс нь бол мэдээж маш чанга. Ер нь бол цөөрөмсөж өдийг өнгөрүүлдэг. За тэгээд арьс нь их уян хатан. Тэгтээ маш бат бөх гэж байгаа. Тэгээд энэ нь бол наран төлөвлөхөөс бас давхар хамгаалдаг. За хэрсний сонирхолтой юм нь ив хавгүй юм шиг мөртлөө айгүй хурдтай гэж байгаа. Та ерөөсөө тэр нэг юм том биетэй ив хавгууд нь бол хуурдаж болохгүй. Ямар ч шалтгаангүй хүнлүү дайрдаг. За тэгээд харах хэрэгтэн сул хөгжсөн. За тэгээд бүр хажууд нь очиод тахт хэрс хардгүй гэж байгаа. Тэгтээ сонсох болон үнэлэх хэрэгтэн бол маш сайн ажилдаг. За энэ чадвар дээрээ төвчлөж ер нь хоолоо олдог, бас хосоо олдог. Ер нь бол энэ хэрсний гол дайсан бол хүмүүс. Тэр дундаа хулгайн анчд. Тэгээ нөө эртний хятад бол хэрс чинь асар өндөр, хэрсний ивэр чи аягүй өндөр үнэтэй байхгүй. Ялангуяа тэр одоо хүмүүсийн тэр нийгмийн статусыг илэрхийлдэг. За бас одоо язгууртны биелэг тэмдэг гэдэг. Нөгөө имчилгээ мунтгалж жагаад имчилгээнд хэрэгэлдэг гэдэг. Ингээд дорны ялангуяа хятадд бол тийм байдаг. Бол Ромд баячууд бас нэгнийхээ хоолнд одоо юу яадаг басан баг. Нөгөө хоолнд хийсэн хорыг энэ хоол хортой байна уу үгүй гэдгийг хэрсний иврээр шалгадаг гинэ. Тэгэхээр нэг хэрсний иврээр хийсэн аяг авч явдаг гинэ. Роми язгууртнууд тийм байсан. Тийм учраас энэ одоо иврийнхаа энэ байдлаас болоод одоо хоол болгоно хомсдох ийм шалтгаан болсон. Гэхдээ ганцхан ивэр гიშж байгаа. Ер нь бусад эсгүүд нь ч гэсэн маш үнд хүрдэг. Ерөөсөө нэг ийм сантиметрийн хэрсний ивэр хэл $9,000 хүрэх юм одоо ийм юу байдаг. За хэрсэн дээр юу ярих вэ гэхээр 2019 оны 5 дугаар сар 4 дугаар сарын 1-нд орон нутгийн 5 хүн цэцэрлэг түрээлэнд нэвтэрч одоо хулгайн ан хийхээр орсон баг. Тэгээ тэр юуны зорилго бол хар одоо хэрсийг агнаж иврийг авахар шийдсэн баг. Ер нь бол хууль бус зүйл зардаг тэр зах дээр бол тэр зааж борлуулах зорилготойгоор явсан. Тэгээд тэр нөгөө яг сүүлд нь барууны ангаа авах нь тодорхой болгосон л да. Энэ одоо нөгөө хэрсний ивэр бол ерөөсөө тийм одоо эрүүл мэндэд сайн мэн гэсэн ямар ч тийм ойлголт байхгүй гэж одоо баталсан боловч ингээд хүмүүс бол алсан хэвээрэл байгаа. За тэгээд энэ хэрсний ивэр бол жилд нэг 7 орчим сантиметр ургадаг юм байна. Тэгэхээр маш их хүнтэй. Тэгээд ер нь бол хулгайн ажид бол ерөөсөө иврийг авах гэж л ирсэн байгаа юм л да. За тэгээд яг энэ хэрсийг хайж яваад заантай таарсан баг. За тэгээд улмаар тэр хулгайн ажид бол заан дайрахад сандралдаад бүгдээ тал тийшээ гүүхэд тэд нар CK гэдэг нэг хүнийг нь бол заан бол хөөж гүйцээд авраг хөлрөө бол гიშгэлж алсан байна. Тэгээд эдгээр чинь нөгөө очоод үзсэндээ тэр хүн ингээ алидын нас орсон. Тэгэхээр өөртөө хулгайн анд явж байгаа учраас цагдаа магдаад хэлж болдгоо. Тэгэхээр мань нөхдүүд яг ямар арга хэмжээ авсан бэ гэхээр замын хажуур ингээд нөгөө цогцын тавьдсан байна. За тэгээд гэрийнхэнд нь очиж зүгээр ингээд заан дайраад ингээд алцлаа малцлаа гэдэг ингээд хэлчихээ гэдэг. Тэгээд тийм 4 сарын тэг гэрийнхэнд нь очиж хэлсэн байна. Одоо ингээд заан дайраад ингээд танаа ингээд нөхрийг алцлаа гэдэг ихнэрт нь хэлсэн чи ихнэр нь нэг бол та нар алсан байж болох юм эсвэл та нар өөр юм нуугаад байна гэдэг 4 сарын 4-нд очиж цагдаа нарт хэлсэн байна. За ингээд цагдаа нарт хэлээд ийм боллоо ингээд манай нөхөр ингээд иш ороод эргэж ирсэнгүй гэдэг тэгэн гут нь цагдаа нар очиж тэр цогцлын тавьсан газрыг гээд тэр газар тэр цогцол байгаа газар нь очиод ингээд үзэхэд бол цогцол тэнд байгаагүй. Тэр нэлээд сайн хайж байгаа тэр аваасныг гавлын яс болсон байна. Гавлын ясны өмдний тасархаа масах болсон. Тэгсэн чи яасан гэсэн чинь нөгөө дөрөв нь нөгөө цогцлын тийшээ замын хажуу ч юм уу тийш ботроо ингээд өхүүлж тавьчаад яваад гисэн байгаа байхгүй. Тэгээ буцаж ирэхэд нь тэнд сүрэг арслан байж таарсан угаасаа тэгээд бол юу ч үлдээгээгүй ийдсэн байна. За тэгээд тэр Крюгер цэцэрлэг түрээлэнгийн захирлаар ажиллаж байсан тэр Глен Филлипс гэж залуу болоод гисэн байна л да. Цэцэрлэг түрээлэнд хууль бусаар болон явгаа орох нь ухаалаг хэрэг ерөөсөө биш ээ. Маш аюултай болохыг энэ хэрэг явдал баталж байна. Алгацсан иргэний гэр бүл дэмнэлээр илэрхийлье.
охид нь уйлж байхыг харахад надад үнэхээр хүнд байсан гэж байгаа. За өнөөдрийн байдлаар өмнөд Африкт 20,000 орчим зэрлэг хэрс байгаа гэсэн тооцоо байна. Гэхдээ 2008 оноос хойш хийсэн судалгаар бол нийтдээ 7,000 орчим хэрсийг бол хулгайгаар агнажээ гэж. Тэгээ яг энэ хэрэг гарсны дараа яг 7 дугаар сарсан шин 4-р сард гарсан хэрэг байхгүй. 7 дугаар сард 3 анчин хэрс агнах гэж яваад бас арсанд бариулсан юм харамсалтай хэрэг гарсан байна. Triton Sport хэвлэлтэй спорт хувцсны үйлдвэр. За дараагийн ярих хэрэг маань далайн заантай таарсан хэрэг байна. За далайн заан буюу walrus гэж нэрлэдэг тийм. Энэ амьтныг бол соёод хингэн гэж бас нэрлэдэг. Арьсанд орох өөхлөг давхарга нь бол хүүтнээс хамгаалах үүрэгтэй. Халуун үед арьсны гадаргуугийн цусан хангамж нэмэгдэж биеийн илүүдэл дулааныг бууруулдаг байна. За уртаараа нэг 6 м орчим хүрнэ. За жин нэг 3 тонн. Дээд дуруул нь бол зааныхтай төстэй учраас далайн заан гэдэг ийм нэрийг авсан байна. Ер нь Умард Америкийн иргээр таардаг, бас бөмбөрцгийн өмнөд хэсгээр бас зарим арлуудаар таардаг байна. Маш болох бүдүүн ийм хадуу амьтан гэж харагддаг. За хуурай газараар явахдаа бол бүр ингээ арай ядан мөлхөж явдаг. За усан дотор бол шалгуур. Маш сайн сэлнэ. Жижиг загас толгой үлднийг бол чадмаг барьдаг гэж байгаа. За амьдралынхаа 80 гаруй хувийг ерөнхийдөө далаа тэнгист өнгөрүүлдэг. Далайн гүнд орсноос хойш хамгийн максимум 100-аас 120 минут амьсгалаа барьж чаддаг гэж байгаа. 1550 м хүртэл гүн шумбаж чадна. За 90 далайн заан бол дунджаар 60 минут 300-аас 600 м гүнд. Эм нь бол 20 минутын турш шумбан дуртай хоол тэжээл болох тэр 8 айлж, 10 айлж, за дэвэхээ, могоо загас, оцсон шувуу гэх мэтчний зүйлийг бас одоо барьдаг. За эм далайн заан бол нэг 23 орчим насалдаг. За амьдралынхаа хугацаанд бол нэг 4-5 удаа төрдөг. За ер нь бол 90 далайн заан бол нэг 20 орчим жил амьдардаг. За тэгээд энэ ч бас сүрэг мөрөг үүсгэн тэгээд хоорондоо эргчингүүд нь тулалдж байгаа сүргийн ахлагч малхачаа сонгоно. Ерөнхийдөө нэг тийм авир нь бас нэлээд тийм догшин. Ялангуяа одоо нөгөө эргчингүүд нь үр төлөө үлдээхийн тулд одоо чинь хоорондоо тулалдж яг байгалийнхаа зохиолгоогоор хамгийн хүчтэй нь л одоо үр удмаа үлдээдэг ийм юм да. За Умардын уугуул иргэд ялангуяа эскимосууд бол далайн зааны талаар бол үлгэр домог нэлийн их өгүүлдэг. Энэ амьтныг бол эскимосууд агнаж өөх, мах, тос, арьсыг нь бол хүнсэндээ хэрэгэлдэг. За соёо нь бол соёоноос нь болж бас энэ амьтны чиг агнаа. 19 дугаар зуунд бол ер нь хятсан баг. Одоо бол мэдээж агнахыг хориглосон байна. За энэ далайн заантай холбоотой хэрэг бол хаа нэгэн одоо тийм зэрлэг байгальд болсон хэрэг биш, харин одоо цэцэрлэг төрөлн буюу одоо ерөнхийдөө бол усан паркт болсон юм хэрэг байна. За хятадын Лявнин гэж мууж байдаг тийм. Тэр Лявны мужийн тэр Рунчэн гэдэг хотын тэр Шишаку гэдэг нэртэй зэрлэг амьтны хүрээлэн байдаг. За тэгээд энэ хүрээлэнг бол үзэх гэж одоо аялагчид бол нэлээд ирдэг юм байна. Орон ганц гадны аялагч төсөлтэй орон нутгийн аялагч бас ирдэг. За тэгээд 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагт орон нутгийн бизнес эрхлэгч тэр Жали Жун гэдэг орон нутгийн яг тэр бол зөв бизнес эрхлэлт хүн. Гэхдээ ер нь энэ одоо усан парк дээр сонирхож явж байгаад за тэгээд улмаар бол энэ далайн арслан зааныг бол үтсэн байна. За тэгээд энэ нь бол яг хуу зулцаг байхаас л энэ амьтны үрээлэнд бол өссөн 10 жил орчим болсон. За тэгээд энд байх нь нэлээд таалагддаг. За тэгээд аялагчид бол ойртоод ингээд зураг мургаад харуулдаг тийм байсан байна. За тэгээд яг хуу энэ нөө санаатай болон санамсаргүй байдлаас болж хүмүүсийг гимтэж магадгүй гэж соёог нь тайрсан байна. Чи айгүй мурц соёотой шүү дээ далайн заан. Тэгээд соёог нь тайрсан байна. За тэгээд жин нь бол нэг тийм том биш гэж байгаа. Яг энэ чинь нас бий гүйтсэн далайн зам биш байгаа байхгүй. Ерөнхийдөө бол нэг тийм хүнээр ярих юм бол 16-7 насны хүнээр ярих юм бол 16-17 та эрэгтэй хөгч ийм насны юу байсан баг. За энэ далайн заан чинь болохоор Атлантын далайн заан гэж байд юм байна. Номхон далайн заан гэж байд юм байна. Тэгэхээр номхон далайн заан бол арай том нэг бараг нэг 50% том гэж байгаа. Атлантын далайн юунаасаа. За эрэгчин нь бол эмэгчнээсээ мэдээж том байдаг. За тэгээд хоёулаа юм том юм соёо ургадаг байна. За энэ соёогоор бол ер нь биеэ хамгаалдаг. За тэгээд ер нь эрэгчин арай илүү урт соёотой байдаг байна. За ингээд ер нь бол тэр Жаг гэх тэр бизнесмен болохоор яагаад одоо тэр далайн заан бол энэ хүний анхаарлыг нэлээд татсан байна л да.
ингээд ойртож болох газар руу очиод тэгээд ерөнхийдөө ингээд ойртоод хамтдаа зураг даруулах болсон баг. За тэгээд мэдээж бол селфи хийгээд олон нийтийн сүлжээнд тавихыг бол хүссэн баг. За тэрний найз одоо тэр далайн зааныг сургаж исэн бас нэг залуу байгаамаа. Тэгээд тэр нөгөө олон нийтийн хятадчнууд TikTok гэдэг айгүй олон юутай шүү дээ. Өөрсдийнх нь нэг QQ гэдэг байдаг те. Тэд дээр бол нэлээ ингээм хамаг юмудаа байлгаж тавьдаг гэсэн байна л да. За тэгээд жаа бол нэлээд ойртож байгаа зураг даруулсан байна. За тэгээд яг ойртоод нэлээд ойртох үед нь ямар нэгэн шалтгаанаар шууд нөгөө юм хоёр сервис шиг юм байгаа шүү дээ. Тэрүүгээрээ тэврээд одоо жааг тэврээд ус руу унсан байна. За тэгээ ус руу унах үед бол мэдээж нөгөө хуурай газар дээр айгүй болох байсан юм чинь усан дотор бүр айгүй сурмгаа юм л да. Тэгээ бүр тэр гүнлөө аваад явцсан байна. Нилээн гүнлөө орсон. Дээшээ гарахын гутан дахиж одоо зууж аваад доош нь чирээл усны гүнлөө ороод тэгэлээсэн байна л да. Тэгээ хүмүүс бүр нүдэндээ итгэж чадаад хажуу тийшээ сэлээрээ хурдан сэлээрийг ашиглаж ирсэн байна. Тэгээ вуулыг тэр багаас нүсгсэн тэр гашуусан дуан гэдэг залуу бол нэг хажуудаа байсан модыг шүүрч аваад довтохоо зогсоохыг нэлээд оролцсон. Тэгээд нөгөө далайн заанаа цохиж ирсэн л те. За тэгээд ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй одоо нөгөө тавихгүй болонгууд нь дуан араас нь ус руу орсон байна. За тэгэн гууд нь яг өөрөө гаршуулж өсгсөн учраас асуудал үүсэхгүй гэж үзсэн байх. За ямар ч дуаныг ус руу өсөн ормогц тэр далайн зам бол шууд нөгөө хэнийг твэрсэн чигээрээ сэлээд дуаны өөдөөс ирээд дуаныг тврээд хоёулангийн тврээд доош орсон байна. За ер нь бол яг ингээд усны гүнд байгаад тэгэхээр хүн чинь амьсгаа авч чадахгүй ш дээрээс нь сандарсан байгаа тийм. За ингээд яаж иж байгаа те угаасаа нэг үйл явдал дуусаад гаргаад ирэхэд бол дуан болон чаа хоёрыг гаргаж зүгээр аль хэдийн бүх зүйл оройтсон байсан. Тэр хоёр нас орсон байсан. За ер нь хүмүүс асуулт асууж гисэн лээ. Цэцэрлэг түрээлэнгийн амьтдтай, ийм аюултай амьтдтай яагаад хүмүүсийг ойрхон байлгаж зураг дарахын зөвшөөрөөд байгаа юм бэ гэдэг тал дээр бол асуултууд нэлээд гарч ирсэн. За тэгээд хүрээлэнгийн зүгээс бол яг тайлбар тавихдаа үйл ажиллагаа бол хэвээ явагдаж байсан. Тэгээд яг энэ нэг тоглох гэж л оролцсон гэдэг тайлбар өгч байгаа юм л да. Одоо ингээд нөгөө аюу тоглолт. Гэхдээ энэ дээр нэг юм байгаа. Бид нар өмнө нөгөө орка дээр нэг дугаар хийжсэн тий. Тэн дээр юу анзаарсан бас дельфинтэй дугаарууд хийжсэн. Тэн дээр юу анзаарсан гэхээр энэ орка буюу алуурч айлм. Тэгээд далайн гахаа тий. Одоо дельфин гэж ярьдаг шүү дээ бид нэр галим тий. Эдгээр бол нөгөө нийгмийн юм бүл үүсгдэг амьтад. Тэгэхээр эдний чи ингээд ганцаар ингээд тусгаарлаад аквариумд ч юм уу ингээд хийгээд хориод ахаар эдгэр чи одоо нөгөө тэрний юу одоо хэрэгцээ нь хангахдахгүй байгаа хгүй одоо нийгмийн ингээд бусдаагаа харилцах хэрэгцээ нь байдгүй. Энэ бол дельфин дээр айгу тод илэрч ирсэн. Бас нөгөө орка алуурч айлм дээр илэрч ирсэн. Тэгээд яг одоо энэ орка дээр давтагдж чинь тэр галим дээр давтагдж чинь яг энэ тохиолдлоос давтагдж байгаа. Энд чи яг нөгөө өсвөр насны одоо ингээд нас бий төрч явж байгаа юм эргчин амтан байгаа байхгүй. Тийм учраас одоо нөгөө яг одоо тэр биологчтойхон тайлбарлаж байгаа бол бэлгийн дур услынд бий болж байна. Тэгээд тэр нь хангахдахгүй учраас ингэж одоо бухимдлаа ингэж илэрхийлж байна. Тийм учраас энэ бол тоглоом байгаагүй. Яг одоо нэг юм бухимдсан байдал бол нэлээд ингээд анзаарагдсан энэ амтан бол тийм ээ. Тийм учраас ингэж тусад нь байлгаж болох. Ер нь амтан тийм шүү дээ. Ингээд тусдны газар байлгах ш тэр чи яг ингээ байгальтай байх хэрэгтэй амтан байхгүй. Тэгэхээр энэ үүднээс нь бас бид нар ямиг харж тооцож байх хэрэгтэй гэдэг тайлбарыг бол Шиньяны их сургуулийн биологчд бол хийсэн энэ тайлбар бол нэлээд сонирхол татдаг. За тэгээд үйл явдал яг шүүх хурал болсон. Тэгээ шүүх хурлаас бол цэцэрлэг түрээлэнгийн зүгээс бол 130 мянган Америк доллартай тэнцвүүч юаныг бол жаагийн гэр бүл бол нөхөн болгоор болгож өгсөн ийм харамсалтай хэрэг гарсан байна. Гэхдээ энэ бол сургамж бид нар ч гэсэн хятадын бас нэлээд дулгаах хэсгүүдээр аялдаг далайн арслан марслантай ингээд өмсүүлж байгаа зураг мураг ахуулж байгаа харагддаг. Гэхдээ ингээд яг зогсож байгаа охин мохин ингээд хот даашинсынхаа хормоноос нь зуугаад татаад ус руу оруулж байгаа бичлэгийг харж ирсэн. Нэлээд аюултай санагдсан. Тэгэхээр бид нар ч гэсэн энэ дээр бас болгоомжтой хандах хэрэгтэй шүү гэдгийг бол энэ зя болон дуаны жишээнээс ингээд харж болох нэ. За ингээд Фрим подкастын өнөөдрийн дугаар энэ түрээд өндөрлөлөө. Та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийнхаа дугаараа бүгдээрээ уулзцгаая.